За өнөөдөр чинь гадаа сайхан налаасан сайхан өдөр байна. Тэгээд ер нь энэ 100 болохоор Улаанбаатар хотын иргэд утаагаа мартдаг. Хаана төр засгэнч тэр иргэдэнч тэр ер нь энэ Улаанбаатар хотын тэр дундаас таны оршин сууж байгаа сонгоны хайрхан дүүрэгт бол хамгийн тулгымцсан асуудал нь өнөөдөр утаа байгаа шүү дээ. Та Монгол улсын зөвлөх инженер дээр нь эрчимчний салбарт маш олон жил ажилласан хүний хувьд утааг одоо яаж бууруулна гэж хардсан юм бэ? Одоо ингээд 100 болохоор 100 ч гэж дээ ерөөсөө утаа 3 сараас эхлээд багасчихдээ. Ер нь 12 сараас эхэлж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл жилийн одоо нэг 3 сарын хугацаанд л энэ проблем байгаад байна. Тэгэл бусад үлдэж байгаа одоо нэг 9 сард нь одоо энэ талаар бүх хүмүүс мартчихдаг. Төр засгаас ахуулаад ажил хариуцсан хүмүүс тэгээд бүр доод шатанда нөгөө утаагүй түвшний үйлдвэр 100 анган нийлүүлэх байгууллагууд энэ бүгд энийг ойлгочтой. Энэ 9 сарын хугацаанд нь нөөцлөх ёстой. Жишээ нь утаагүй түвшээ нөөцлөх тийм үү? Миний нэг технологи байгаа л да. Эрчим хүчний зуухан дээр утаагүй түвш гаргаж авах тийм туршилт хийгээд одоо амжилттай явж байгаа. Энэ энергетикийн зуух, эрчим хүчний зуух гэдэг чинь асар том юм байгаа шүү дээ. Хэдэн давхар байсан шиг юм. Тэрийг л одоо хийжүүлээд орж байгаа багнуурын түүхийн нөөцийг хийжүүлээд хийн шаталт явагдаад хийн шаталтаар нь дулаанаа үйлдвэрлэж байгаа. Тэгээд одоо хаягдл үнс гардаг байсан бол үнснийх нь оронд кокс гарч ирж байгаа. Хагас кокс гэж ярьдаг. Тэр хагас коксыг бид бусад барьцлуулагч бодис бусад элементтэй холиол утаагүй түвш үйлдвэрлэж байгаа. Борлуулалт юу нь ямар хөө вэ? Хүмүүсийн хэрэглээ дадал гэдэг юм. Яахгүй нүүрсээ баг илүүд үзээд аваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэний талаар сурчлагаа сайн явуулах хэрэгтэй байна. Тэгээд зуны турш одоо тасралтгүй явуулж нөөцлөх хэрэгтэй байна. Яг энэ чиглэлээр одоо манай энэ олон зохнууд байдаг. Тэднийг бас энэ технологиор шилжүүлэх хэрэгтэй байна. Ингэх юм бол одоо Улаанбаатар хотын агарын бохирдол бас нэлээд уурах юм нөхцөл байгаль бий болчихлоо.